Сайн уу? Гоё ирэхээ хэлхингээ. Гэртээ ганцаараа байгаа. Эсвэл амьдралд нь жоохон хэцүү асуудлууд тулгарсан ч юм уу те. Тийм хүмүүстэйгээ гоё ярилцъя гэж бодоод би ингээд амьдралынхаа одоо хүнд өдрүүдийг эсвэл хэцүү өдрүүдийг яаж давдаг тухайга хуваалцъя гэж бодлоо. За мэдээж одоо дөнгөж юм эхлээд ямар нэгэн зүйл эхлээд шинэ зүйлийг хүн хийж эхлэхэд хүн болгонд ингээд нэг тийм айц төрдөг шинэ зүйлийг эхлэхийн өмнөх. За би ч гэсэн одоо дөнгөж анх удаа ингээд сошиал руу ороод сошиал дээр юм хийгээд эхэлж байгаа байхгүй юу? Энийгээ дагаад би одоо хүмүүсээс ирэхэл ам за өөр юу гэдэг те гэх мэтлэн одоо маш олон зүйлээс ингээд гинт айц төрж байгаа байхгүй надад би хамгийн чухал зүйл бол энэ айцыг давж гарч чадах хэрэгтэй байдаг байхгүй юу? Энэ айц бол зүгээр л хийх хоосон зүйл. Энийг л даваад гарчих юм бол ард нь тийм хэцүү зүйл бол тэнд юусоо байхгүй. Зүгээр миний бодлоор юм хуурамч одоо тархинаас ирж байгаа мэдээлэл гэж би боддог байхгүй юу? За тэгээ өөрөө мэдж байгаа хэрнээ ингээд яагаад ч юм ингээ айгаад идэг. За тэрийгээ бол болиулж чаддгүй. За тэгээ сая 2-3 хоног нилээ айж агаад одоо ингээ өнөөдөр гайгүй тайвширцсан сууж байгаа байхгүй юу? За юмнуудаа хийгээд тэгээ хүнд өдрүүдийг би хэрхэн давдаг вэ гэхлээр одоо ч гэсэн ингээд надад ярилцах хүн байхгүй. За мэдээж амьдралд хэцүү асуудлууд зөндөө тулгарна. Тэр болгон дээр би ерөөсөө юу яадаг. Уйлмаар санагдвал маш их уйлдаг. За би өөрийгөө ер нь сүултээ бүр за уйлгахаа гэд нэрлэлчихье гэж бодож исэн үеуд ч зөндөө байгаа. Маш их уйлдаг. Хэцүү асуудал тулгарах болгонд би ерөөсөө уйлчдаг. За уйлж дуусаад тэгэл нулимсаа арчаал босоод цаашаа алхдаг. Тэрнээс яг нөгөө ярилцах хүнгүү, яг ингээ бат итгэх хүнгүү, за хүнтэй байлаа ч гэсэн хүнд ингээ хэлээд би тэгж сайн ярилцаж чаддгүй хүн байхгүй. Тийм болохоор хүнд ингээд хандаж өрөөсөж чаддгүй гэсэн. Тийм болохоор миний ерөөсөө хамгийн түрүүнд хийдэг зүйл бол ерөөсөө л уйлждаг. За одоо нэг сайн уйлж авна штэ уйлгыг бол үзүүлнэ. Маш их уйлж аваад за тэгээ сэтгэлээ ингээд тайвширтал онгойтл уйлж аваад босоод эргээд хайд ингэж өөрийгөө хүчлэхгүйгээр багаар алхахдаг. Би одоо ингээд юу хийж чадхаар байна. Юу ч хийж чадхааргүй байвал би зүгээр л юу ч хийхгүй байдаг. За ямар нэг юм хийж чадхаар байвал тэрийгээ би багаар хийгээд явдаг. За тэр хүмүүсийн муу хэлэхгүй байх, хин наян намайг шүүмжлэхгүй байх. Одоо тэднэр ууг нь ол ингээд надад нэх нөлөөлдөггүй гэсэн хэдэж одоо хүн юм чи мэдээж бас айн. Гэтэ би өөрөө ингэж ерөөсөө тэгж ховж ярьдаггүй хүмүүсийг огт би ерөөсөө амьдралдаа тэгж баргийн хүнийг муу хэлж үзээгүй. Хүнд тэгж ховж ингээд хүмүүстэй нийлээд ховж яриад сууж бол ерөөсөө үзээгүй. Энэ амьдралдаа ер нь нэг олон найзгүй байдаг, маш их ганцаарддаг энэ хүмүүс ихэвчлэн ингэж нэг тийм ховж ярьдаггүй, хөөцөлдөггүй тийм хүмүүс байдаг байх гэж би хувьдаа боддгийг. Яг үл би өөрөө тийм учраас. За миний хоёр дахь хийдэг зүйл болохоор маш их бичдэг. Зүгээр одоо төрж байгаа мэдрэмж болгоно, төрж байгаа гонигтай үедээ гунигаа, баяртай үедээ баяраа те. Эсвэл чи юу хийхийг хүсэж гин, юу хийхийг бодож гин тэр болгоныгаа бичээд дэвтэр дээр бичээлээдэг. За тэр бол одоо нэгд бол уйлах, хоёрд бол энэ бичих гэдэг. Энэ хоёрыг хүн болгоо ингээ өөртөө дадал болговол маш сайн дадал гэж би боддог байхгүй. Учир нь гэвэл за би энэ хоёр зүйлийг хийсээр байгаад амьдралдаа хэрэгжүүлсээр байгаад маш олон хүн хэцүү зүйлсүүдийг дав туулж чадсан юм аа. За тийм болохоор энэ хоёр зүйлийг хамгийн ихэнд хүн санал болгоно. Учир нь гэвэл сайн найз байгаад ч зарим үед
чин тэр найз чинь мэдээж бас л ингээд амьдралын хүнд хэцүү туулаад явж байгаа. Зүгээр сонсоод өнгөрнө те өөрийнхөө юм хар ирчмийг бас хүмүүс тараахгүй тулд тэр хүн чинь бас дагаад мэдээж хүний юм хар бараан зүйлийг сонсож байгаа юм чинь эрчим энергийн сэвтэн сэтгэл санаагаар унах магадaltaй. Тийм болохоор ингээд хүнд тараахгүй тулд нэг бол уйлждаг, нэг бол бичдэг. Энэ хоёр бол маш сайн арга. Айгүй сайн арга чи ингээд маш хэцүү байвал чи тэрийг одоо энэ тухайн цаг үед юу ч хийгээд сэтгэлээ тайвшруулж чадахгүй эсвэл хүнд байгаа нөхцөл тэр цаг үеийг 20 минут дотор давж чадахгүй шүү дээ. Тийм болохоор амьдралд чи одоо чи маш их ганцаардж ивэл маш их ядарч ивэл амьдралд бүр ингээд бууж өгмөр санагдчихвэл өөрийгөө ерөөсөө битгий хүчил 3-т нь би ерөөсөө өөрийгөө эхлээд бол маш их ингээ хүчилдэг байсан, шахдаг байсан, өөрийн дотоодоос ингээ мэдрэгдэж байгаа дуу хоолойгоо маш их дардаг. Тэгээ тэрнээсээ ингээ зүрж айгүйх явдаг. Дотоодоос ингээ хүнд зүүн совин юм уу эсвэл нэг дуу хоолой ингээ дуграад идэг штэ ингээ ярьдаг. Чамд одоо нэг юм хийх гэж чинь за чи энийг хийх хэрэггүй, энэ аль буруу, эсвэл энэ зөв, чи уг нь ийм зүйл хийх ёсгүй штэ гэх мэтлээ ингээд бодлоор маш их орж ирдэг. За тэрийгээ зөрж тэрнээсээ эсрэгээр нь маш их явж исэн гэсэн үг. За тэгээд сүүлдээ бүр ингээд дийлхэ болоод бархаа болоод өөрөөсөө зөрж явсаар агаад эцэст нь ингээд уйлаад буцаад хүн өөрөөсөө зөрөөд явах юм бол эргээд ерөөсөө ингээд тойрж явсараад өөр дээрээ л ирд юм бэлээ. Яг тэр өөр дээрээ ирэх мөчөд надад ингээд миний татаад дуу хоолой чи ингээд орчлон хорвоо дээр чи надаас ингээд зөрж яваад ингээ 1000 тойрсон ч эргээд буцаад над дээр л ирж байгаа эзтэй гэдэг тийм бодлыг, тийм дуу хоолойг надад өгчээсэн. Хамгийн сүүлд би маш их тэгж төөрж явсаа, өөрөөсөө маш их цухтааж явсаа. Тэгээ хамгийн сүүлд нь хүн өөрөөсөө зогтох боломжгүй байна. Өөрийнхөө дотоод ингэж дуу хоолойг сонсож аягүй сайн сонсож хэрэгтэй юм байд гэдгийг бүр тултал мэдэрсэн. За тэгээд өөрийгөө ерөөсөө ингээ хүчлэгээ болчихсон. Би хиймээр байвал хийн, хиймээргүй байвал хийхгүй. За өнөөдөр гэхэд би ингээд лайв хийхдээ ч юм уу эсвэл бичлэг хийхдээ би өөрийнхөө царай зүсийг айгүй сайхан будаад гоё хувцас өмсөөд за үсгэцгээ янзлаад би чинь мэдээж хүү юм чинь бас ингээд гоёж гоодох юм бол бас илүү ингээд хөөрхөн болох боломжтой штэ. Гэтэл би яагаад өнөөдөр ингээд яг л байгаагаараа та нарт аль болох гараад байгаа гэж яагаад гэвэл би өөрийгөө ерөөсөө хүчлэхгүй байгаа гэсэн. Би миний дотоодоос ингээд өнөөдөр би ингээл өдөр болгон гой ганга хувцлаа өмсөөл гой гангалал нүур амаа будаад үсгэцгээ янзлал гарч чадахгүйгаас л хойш зөвхөн ингээл нэг бичлэг хийхдээ лайв хийхдээ ч юм уу ингэж зөвхөн гой харагдаж тэгж ингээ өөрийгөө хуурмааргүй байгаа байхгүй юу. Тийм болохоор зүгээр л байгаагаараа байх нь надад илүү амар, илүү тав тухтай байгаа. Хүмүүс намайг одоо элдвэр хэлэх нь ерөөсөө хамаагүй штэ. Тэгж бодож байгаа болохоор яг ингээд өөрийнхоороо ингээл арцаагаас хэсэгээл бичлэг хийгээд байгаа шүү заяа. Энэ нь өөрөө би цаанаа өөрийгөө ерөөсөө ингэж хүчлэхгүй байгаа. Би өөрийгөө хүчлээд ирвэл би өөрөөсөө ингээд өөр байх гад ирвэл надад яаж хүнд тусдаг вэ гэдгийг би өөрөө мэддэг болохоор ийм байгаа гэсэн. Мэдээж одоо цаг нь болохоор би өөрөө боломж болцоотой болохоор гой сайхан хувцлах, нүур амаа гоё янзлах, одоо үсгэцгээ сайхан янзлах үеуд надад ирэн штэ. Энд чинь бол цаг хугацааны л асуудал. Тэр үед нь би ингээд өөрийгөө сайхан гойж гоодч болно. За тийм байна. За хүмүүс одоо юу ч юм уу гэлчих юм бол царамуутай гэх юм болов тийм байна, ийм байна гэд одоо илгэлхээс айгаад ингээд зүгээр л байгаагаараа бичлэг хийж чадахгүй байгаа гэсэн байхгүй юу. Тэгээ одооноос эхлээд би яг өмнө нь мөрддөг байсан шиг ингээд өөрийгөө хүчлэхгүйгээр яг өөрийнхөө байгаагаараа ингээд бичлэгүүдээ хийжээ гэж бодож байна. Ууг нь аль тэр айцыг давааж гарчих юм бол тэрний цаана маш гоё зүйл байдгаа гэдгийг би өөрөө ингээд туйлаад мэдсэн хүн байхгүй юу. Өмнө нь болохоор ингээд айцсандаа хаагдаад өөрийгөө ерөөсөө олж чадахгүй ингэж явж байгаа л яг айц дээр ирэнгуутаа буцаал ингээд тойрол явж байгаа л яг өөрийгөө олохын өмнөхөн ингээд айц дээр ирээл нүүр тулаад тэрнээсээ айгаал буцаал ингээд явчихдаг ингээд тойрол яваадс гэсэн үг. Тэгж явж байгаа л нэг л өдөр би ингээд надад ингээд ямар ч одоо ингээд хорвог 3 тойрч гарчин заа ингээд би одоо эндээс ингээд буцаад явбал бас
бас л нөгөө ингээл юмнуудаа тойрно гэдгийг мэдж байгаа болохоор энэ айдас гэдэг зүйлийг давхаас өөр аргагүй болчихж байгаа байхгүй тийм. Ингээ айдасаа даваад үтсэн чинь тэнд бүр аюу гоё юм байсан. Айдсын цаана би болохоор өмнө тэр айдастай нүүр тулгараад ганцаардалтай нүүр тулгарчвал тэрийг би ингээд давчих юм бол тийш ингээд орчихвол юу байгаагүй мэдэхгүй хинэ маш их айдаг байсан гэх юм уу. Тэгсэн чинь тэрийг даваад хулаа гарсан чинь миний бүх аз жаргал, амар амгалан бүх сайн сайхан зүйлүүд маань тэр айдсын ард талд байсан. Тэгэхээр хэрвээ та нарын амьдралд өнөөдөр та нар ямар нэгэн айдастай нүүр тулж байгаа бол тэрнээсээ битгий айгаараа тэр айдсын чинь цаана маш гоё зүйл байгаа шүү. Айдас ганцаардал гэдэг зүйл бол ерөөсөө ингээ хоромхон зүрийн асуудал юм аа гэдгийг хэлмээр санагдчихж байгаа байхгүй юу? За тэгээ би сайн нэг эрхлэхэж дуусаад ийм гоё эрхлэхэд гаргалаа. Ер нь бол одоо амаргүй зүйл гэж энэ харваа дээр байхгүй. Хүн болгоно л өөр өөртөөхөө хувьд тэг амьдралынхаа хүнд хэцүү цагийн үеүүдийг туулдаг. Тэгэхээр би гэлтгүй, та гэлтгүй бүгд л ингээд хэцүү зүйлүүдийг туулаад явж байгаа хүмүүс байгаа байх. Тэр хүмүүс маань битгий шантраарэ. Хэрвээ маш их хэцүү байвал, уйлмаар байвал зүгээр уйл өнөөдөр явж байгаад уйлмаар санагдвал хэцүү байвал уйлчих. Сайхан уйлаад тэгээ тавширчнаа дараа буцаад нулимсаа арчаад ингээ баг багаар буцаад алхаарэ. Маргааш явж идэл нөгөөдөр явж идэл дахиад эн чинь хэцүү өдрүүд гэдэг чинь нэг л өдөр туулгараад тэгэл алга болчт юм биш. Хэдэн сар жилээр ингэж үргэлжлэн тэр болгонд уйлах үеуд зөндөө тулгарна. Тэр болгонд уйлаад сайн сэтгэлээ онгойлгоод за зарим үеүдд нь ингээд гой бичээд тэмдэглээд яваад гараа заяа. Энэ болгон чинь энэ одоо хэцүү цаг үе болгоноосоо маш олон зүйлийг, маш их зүйлийг суралцаж хүн авч яадаг. Энэ даалт ухамсарт одоо тэр зовлон дундаас бид нар яг тэрийг туулж явах явцдаа бол мэддэг юм байлээ. Туулаад гарсныхаа ар дээр эргээд ингээд тэр хүнд хэцүү цаг үеүдээ бодоод тэр цаг үеүдтэй маш их баярлдаг. Би ийм хүнд цаг үеийг туулаад эндээс ийм зүйлийг ойлгож авсан гэдгээ одоо ингээд тэрийг давж туулж гарсныхаа айл хэсгийн дараа нь ойлгодог юм байлээ. Тэгээ энэ надад ийм зүйлийг сургасан юм байна. Яг тэр туулж явах явцад надад мэдрэгдэхгүй хэрнээ миний ингээд даалт ухамсарт тэрнээс ингээд суралцсан зүйлүүд мань хадгалагдаад үлдчихдэг юм байлээ. Тэгээ одоо ингээд туулаа барсан дээр би тэндээс ийм зүйлүүдийг туулсан юм байна, сурсан юм байна. За ийм одоо төсвөр хатуужил ийм олон зүйлийг суралцж авсныгаа мэдж ойлгож авдаг. Тийм болохоор та нар минь хэцүү одоо зүйлүүдийг туулж байгаа бол битгий шантраарэ, битгий бууж өгөөрэй. Амьдрал угаасаа ингээ хэцүү байдаг. Хүн болгонд өөр өөрсдийн. За өнөөдөр би уйлаад би амьдралаа ингээ хэцүүг туулж илаа гэхэд өөр нэг хүн энчээ энийгээд баяртай жаргалтай амьдралынхаа хоромгчуудыг ингээ өнгөрөөж болно. За би энийг даваад туулаад гараад энчээ би ингээ баяртай жаргалтай сууж хахад одоо энд байсан хүн маань яг ингээд амьдралынхаа хүнд цаг дээр одоо ирсэн байж болно те. Гэх мэтлэн хүний ингээд жаргал зовлон үзэх тэр зүйлүүд нь цаг хугацаанууд нь өөр байдаг учраас хүмүүс ингээд баяртай байхад, хүмүүс жаргалтай байхад би яагаад зөвхөн ингэж байгаа юм бэ гэж юусоо битгий бодорой заяа. Хүн болгон өөр өөртөөхөө одоо зовлонг туулах, жаргалыг эдлэх ингээд цаг хугацаанд тусдаа цаг хугацаатай байдаг. Тэр цаг хугацаанууд дээрээ тэднийгээ туулж идэг байхгүй юу? Энд нэг сайхан амт юм байна. Ингээл хөвтчихдээ ерөөсөө. За тийм байна. Тэгээд та нартай энэ зүйлийг ярих гэж бодсон юм аа. Би тийм сайн ярьж чадахгүй манайхаа. Гэхдээ яг хөө заримдаа ингээд гоё зөндөө зүйлийг яриад та нартай зөвлөхийнсэн, гоё мэддэг чаддаг зүйлүүдээс хуваалцахынсан гэж бодохын даанч нөгөө одоохондоо ингээд сайн ярьж чадахгүй байгаа болохоор яг гоё та нартай ойлгуулж чадчихэв үгүй юу сайн мэдэхгүй юм. Тэгээд ямар ч тач цаашдаа гоё ингээ хийж идэл зөндөө гоё зүйлийг суралцсандаа л гэж бодож байна. Миний бичлэгнүүдийн дараа гоё комент бичдэг та нартай маш их баярлалаа. Танараас гоё зөндөө урам авдаг шүү заяа.
Хайраа хөөрхийн. Ганц маажаа тоглолцъё л гуйсараа гараагүйсэн. Маажаана тоглолч байгаа. Би ирээдтэй гэрээ цэвэрлэн бүх эрхнүүдээ чи надаагаа ингээд бэлдээд өгч чи гоё лайв хийж амарч. Би ирээд бүгдийг тэлгээд үгүй заа юу гэл хөөрхий дөө эрэгтэй хүмүүс гэж. Нэг л лаг тийм мундаг бэрта чадaltaа хэрнээ яг ингээд эмэгтэй хүн дээр ихээр би ингээд за гар гэхгүй л ингээд хуцаа өмсч байгаа л ингээд намайг гаргаж ирж хэлэх нөө юу гэнэ гэсэн байдалтай хүний өөдөөс хөрхөн бөмбөрөөл байгаад байна. Тэгээл заримдаа өргөдөл ямар өөр илт бүсээ ааш цаан арх дарс эргүүлээд яваад авах штэ. Загааш тоглоо гэд. Нэг жаахан тоглоод ирэхэд яах вэ? Бүр мөрөдөө тоглоомын хүмүүс шиг одоо өчнөө сая маяар тоглож байгаа шүү. Бид нар чинь нэг итгэн 100 янд л тоглож байгаа ш. Нэг 200-300 янд л тоглож байгаа. Өвдийн насны хүмүүс нэг жаахан тоглоход яах вэ гэж бодоод гаргадаг юм аа хаяа та. Нэг хөөрхөн бас лайв маяг хийгээл энэ чинь зөндөө ингээд тусалдаг юм оо. Би нэрээ энэ чинь ингээд аюу хөөрхөн юм авсан та нартай харуулах уу? Тэгээ ингээд энэ чинь бараг нэг 25-6 мянгаар авлаа 4 ширхгийг 6 ширхгийг байгаа. Өстө хөөрхөн байгааз одоо ингээл эндээ жоохон нар юмнууд аваад хийгээл байгаа. Хүмүүс ч юм бол ингээ бүр дүүргсэн байт юм бэлээ. Тэгээ битээр яхаа тахандаа ингээ боломжоор хөөрхөн юмнууд аваа хийсэн. Энэ мөнгөнүүд ч өстө зөндөө мөнгө шүү дээ. Одоо энэ ингээл ийм жоохон бижиж бараг 100 мянга штэ манайхаа. Ийм жоохон нь бид нар чинь мөнгө айгүй үнэтэй байгаад байна. Тэгэхээр ийм. За ингээл энэ ширээг бол ерөөсөө цэгцтэй байлгах аргагүй юм бэлээ. Яаж ч гэсэн ингээл заваарчин. Би энэ чинь гэрэл асаачлаа. Энэ гэрлийг асаачаар зөвхөн нэг гэрлийг нь л асаахад одоо ийм бандгаар гэрэл байгаа байхгүй юу ийм. Энэ бол нарагч нь нэг гэрлийг нь асаахад манай гэрийн энэ доод давхрын бүх гэрлийг одоо асааснаас ч илүү тод ингэж асдаг. Айгуу тод гэрлэлээ юм гэл. Сайжгаа харахуудад ханаас ачлаа. Яа мими. За юм гэнэ ингээд сайхан гоё дөөмө сонсоод аймаа сонсоод сууж ах. Би үнэн дуртай. Заар шиг. Энэ дотор ордгий. Чаарч. Хөрхөн мимидээ нэг юу олж өгдөг юм уу? Найз олж өгдөг юм уу? Хөрхий ганцаараа бас өвн антад хоёулаа байхаараа хөрхөн тоглож надад гоё идэгэн. Ганцаараа хөрхийх өөдд юм шиг байна уу? Миний хүл таавч эргээл тэргээр тоглоод гэж идэг шв. Бас нэг найз олоод өгчвөл хамтдаа тоглоод хөрхий юм болоо гэж бодож байна. Би бурхнуудаа одоо яг энэ хаймартай тавьсан байгаа. Тэгээд энэ дээд манай дээд давхарчин бас нэг ингээд 2 онцлогны өрөөдөө голдоо нэг юм том хэсэгтэй. Тэр хэсэг дээр нь гоё юу яа гэж бодож байна. Яг ингээд хан руу нөхөлж оруулдаг нэлээ олон юм тавтангууд авч агаад за хүнийн дуудаж агаад тавтангуудаа гоё оруулуулаад тэгээд бурхнуудаа дээшээ хараад яг тэр тусгай хэсэгтээ гар оруулаад юу чи тэнцээ байршуулж агаад хажууд нь гоё өөрсдийнхөө зардаг юмнуудаа бас ганц нэг оруулаад ганц нэг нэмжнээ тавиад тэгээ зардаг одоо бурхны зүйлсүүдээ бас гоё олон төрөл болгоё гэж бодож байна. Бочоо юм зөндөө байна. Тэгээ багаар хийгээл ахаас хийгээд хахад болно доо гэж бодож байна. Миний гоё бичлэгийг үздэг YouTube-ыг дагдаг хүмүүс дотор би нэг дандаа ийм гоё хүмүүс аасаа гэж бодож байна. Хэрвээ хүн болгоо ингээ хүнд таалагдах албагүй байхгүй юу? Би ч одоо тийм штэ намайг үзэх дуртай хүмүүс байна, үзэх дургуйч хүмүүс байна. За би ч мэдээж төгс ордоо робот биш учраас алдаа гаргах үеуд ч бас надад байна. Тэр алган дээр зөвхөн намайг гэлтгүй хүн болгоныг хүн алдаа гаргавал зарим нэг зүйлдээ бүр ингээд болохгүй зүйл дээр л одоо арайч чи ингэж болохгүй гэж дуурна гэхээс өөрт чинь таалагдахгүй байгаа хүний доор тийм муухай комент бичдэг хүнийг ингэж хамгийн муухайгаар одоо харааж доромжилдаг тийм хүмүүс битээ байгаасай гэж танарыгаа одоо хүсэж байгаа шүү. За тэгээ намайг дагдаг хүмүүс бол би ингээ бодоход ер нь аль нэг тийм хов живэнд дургу.
За хүмүүсийг элдв янзаар хараад зүхэд байдаггүй тийм хүмүүс байгаа байх гэж бодож байна. Би өөрөө тийм юмд бол үнэн бүр үнэхээр ясны дургу тийм хүн муулдаг. За хүний дор муухай комент янз бүрийн бичдэг тийм хүн би тийм зүйл ерөөсөө хийдэггүй. Тэгээд та нар минь бас тийм байгаарай. Одоо төгс төгөлтөр лаг гоё мундаг байх албагүй штэ. Одоо та нар намайг ингээ хараа л да. Би ингээд өөрийнхөө чөлөөтэй баймаар байгаа байхгүй юу? Ингээл нүур маань тэгш бус. За би нүрээ будаад гоё олцсон байвал гоё энэ хөөрхөн байгаагаар нь хүлээж аваад өнөөдөр ингээл би ч мэдээд хөдөлмөрлөө явж байгаа юм шүү. За өдөржингөө ингээ халуун наранд энэ ч одоо өдрийн бараг 40 хэд хүрээд байгаа. За тэр халуунд өдөржингөө ингээ гадуур тойрч барандаа явна. За өглөөнөөс арай болтол явчаал орой ирээл үргэлжлүүлээл шөнийн 2-3 хүртэл эрхнүүдээ эхлэхээс суун энэ чинь хүн бас зөндөө ядарч байгаа шүү. Энэ хооронд би өөрийгөө ингээл байн гоёж гоод суугаад иж чадахгүй шүү. За тийм болохоор одоо яг ингээл гоё байгаагаараа та нартай бичдэг ээж байгаа байхгүй юу? Энд чинь хүн бас ядрах зүйл байна шүү. Тэгэл энэ чинь за гоё бүр ингээл цагаа гоё ингээд зохицуул сураад явандаа ингээл одоо тэд дүү мөгөж авдаг юм уу? Басны хажуу хаваар нь туслах хүнтэй болчвол өөртөө гаргах цаг маг замаа гаргаад гоё зөндөөл гоё олох тийм боломжууд байгаа шүү. Мэдээж хүн л юм чинь бас гоёж гоод бол хөөрхөн болно шүү. Тэгэхээр ямар цаг үед одоо гоё хүнийг яг байгаагаар нь хитрхи төгс гэж бодохгүйгээр хүнийг ингээ ямар ч алдаа гаргахгүй төгс хүн ингээ бодчих юм бол төгс хүн юм шиг л ингээд хүлээгээд авчихаар зарим үед ингээ алдаа гаргахаар тэр хүмүүсийн нөгөө хүлээлтэнд нь хүрэхгүй учраас ингээд сэтгэлэн дондор үлдчихдэг. Гаргаж байгаа алдаатай нь өнөөдрийн одоо яг ямар хүн байна тэрийгээр нь хүлээж авах хэрэгтэй. За үнэхээр ингээ алдаа гаргаад буруу юм хийчих юм бол тэгээд чамд ингээд харагдахаа болчих юм бол заавал тэр хүний дор ингээ муухай зүйл бичээд чатаар нь хүртэл орж ирэл ингээл муухайгаар хэлээд авах ерөөсөө шаардлага байхгүй манайхаа. Тэгэж өөрийгөө болон хүмүүсийг стресс дүүлэх ямар ч шаардлагагүй зүгээр л тэр хүнийг балаглал орхичих хэрэгтэй. За би одоо нэг хүнийг хараад надад хоолон ч юм уу эсвэл үзэл бодол ч юм уу за ямар нэг юм таалагдахгүй байх юм бол би тэр хүнийг шууд ингээ блок хийчихдэг. Ямар ч одоо мундаг хүн байсан хамаагүй шууд ингээ блок хийгээл орхичдаг. Тэгэл ахиж тэр хүний нүдэнд би харагдахгүй тэр хүн ч надад харагдахгүй. Тэгэхээр ингээд амар би стресстэх зүйлгүй тэр хүнийг одоо бусдыг бас гомдоох зүйл хийхгүй ингээд амар болчихж байгаа байхгүй юу? Тэгэхгүй ингээд үцэнгээ бас элдв бичээд хүмүүс байгаад идэх юм билээ шүү манайхаа. Тийм хүн та нар маань тийм хүн байж болохгүй шүү за. Яагаад гэвэл бид нар энэ нийгэмд одоо Монголын нийгэм ба штэ энэ нийгэмд бүгдээрээ л чимээгүй байгаа нь ч тэр дуурж байгаа нь ч тэр бүгдээрээ л энэ нийгэмдээ хувь нэмрээ оруулаад явж байгаа энэ нийгмийг бүтээлцээд явж байгаа хүмүүс ахгүй юу? Тийм болохоор өөр өөрсдийнхөө хувьтай гоё аль болох зөв хүн байхыг за бүр болохгүй буруу энэ дээр дуурдаг тэрнээс ш хүнийг тэгжилдэг муухайгаар хэлдэггүй тийм хүн байвал гоё шүү за. Би нэг дурлсаар агаад хайраагаар нэг юм ирэх ахвалгаа. Нөгөөдгөө 3 хоног маань тоолоод үйдсэн. Одоо ингээд гоёлтол зүрхээс яг одоо манай үндсэн нөгөө энэ гоё бадар ирэх шиг маань яг энэ шиг маань яг гоё тийм маань толгой тийм гоё мэдрэмж олохгүй лээ. Жоохон жижигхэн болохоор жоохон онцгүй юм байлээ. Тэгээд за яг вэ одоо нэг тавцсан юм чи. Би өөрөө бас ингээл байжгаад хаяа нэг юм гоё жижиг ирэх бугуунда зүүмээр санагдаад идэв. Тэр үеүдтэй л зүүж яхаас тэрнийг нэг эмхтэй байна буунз гээд айгүй хөөрхөн надад бол айгүй хөөрхөн санагдсан яг ингээл өөрийнхөө чөлөөтөө байгаагаар нь тэгээ ингээд нүүр нь бас ингээд айгүй юу юм бэлээ яг одоо миний нүүр шиг та нарт миний нүүр ингээд жоохон далийг харагдаж байгаа юм сте тий. Тэгээ миний нүүр шиг ингээд нэг тал руугаа ингээд жоохон далийцсан тийм нүүртэй юм бэлээ. Тэгэл доор нь хүмүүс айгүй ихээр ингээд муухай комментүүд бичсэн байлээ. Хүнийг ерөөсөө тэгэж одоо би ингээд хятадд ингээд амьдарч байгаа шүү дээ. Тэгэхэд энд байх
би ингээ Монгол их орондоо байхаас илүү надад нэг тийм тайван амар амгалан байх мэдрэмж, маш гоё мэдрэмж төрж байгаа хгүй. Би хүний нутгийг сайн эсвэл гоё гэж байгаа юм биш шүү. За зүгээр л энэ хүмүүсийн ухамсар нь нэг тийм шал өөр заяа. Тэд нэр ингээд чамд таалагдахгүй байвал чи ингээд хүний хүндлэгээ болчихно, уулзгаа болчихно, тэр үнтэй ингээд харьцаал болчихно. Тэрнээс биш хүнийг тэгж харахгүй дормжлохгүй. За ямар ч хүн байсан, ямар ч хувцастай явж исэн бүх хүнтэй яг ингээд тэгш харьцдаг. За би өнөөдөр ингээд арзаагаал явж ивэл намайг одоо яг энд байгаагаар маань би ингээд гоё хувцлаад явж байхад надтай ямар харьцаж байсан. Яг л би одоо өнөөдөр энэ хувцтайгаа очиход яг л тэр зангаараа ингээд харьцдаг. Хүнтэй ерөөсөө тэгж ялгарч харьцдаггүй. За Монголд бол би муухай дарамжилж байгаа юм биш үү. Би ингээд нэг жоохон би нэг ингээ өөрийн бидэрээ мэдэрсэн болоод хэлж байгаа байхгүй юу. Би жоохон ингээ гундуухан ч юм уу тий өсмөс маань ингээд арзаацсан явж явах юм бол хүмүүс нэг өөр харьцдаг. За би ингээд мэдээж эмэгтэй хүн гой сайхан хувцас өмсөөд нүур амаа гой будаад хомс руугаа хийлгээд за сормос мормосоо наалгаал тэгээд төсгөдөө гутал мэтэл өмсөөд ингээ гой хувцас өмсөөд явхаар хүмүүс бас шал өөр харьцдаг. Би энийг бүр айгүй сайн мэддэг байхгүй яа тэгвэл миний царайд гэх юм уу эсвэл юу гэхий би ингээд айгүй хурдан өөрийгөө ингээд тортохоор айгүй хурдан нэг юм хөөрхөн одоо айгүй аятайхан гоё харагдчихдаг. За өөрийгөө тортохгүй зүгээр л ингээд нэг ингээ хувц өмсөөл ингээл арзаагаа сууж захтаа бол нэг жоохон тийм гундуу харагдаад байдаг. Ер нь бол нүрээ бодож ээж өөрийгөө заавал ингээ харчилж ээж хөөрх харагддаг байхгүй. Тэрнээс зүгээр ингээд нүүрнийхээ бодгийг арилгачаад ингээ хувц өмссөн хэрнээ айгүй улааг хөөрхнөрөө харагдаад идэг эмэгтэйчүүд ихтүүлтэй нэг тийм эмэгтэйчүүдээс байдэн штэ. За тэрийг одоо би ингээд заавал нэг бол ингээд өөрийгөө гоё тардж ээж гоё харагдаад идэг байхгүй. Ингээд нүд мүт маань илүү ингээ гоё сэргийг тийм харагдаад байдаг байхгүй юу. Тэгэхээр тэрний ялгааг би айгүй сайн мэддэг гэсэн. Энд ал ерөөсөө тийм биш. Би ингээд гадуур яваад юм авахад юмаа хийгээл явж хахад хүн болгон энд чинь нөгөө дандаа л дарга нар нь өөрсдөө, боссууд нь өөрсдөө ингээд юмнуудаа хийж идэг. Одоо жишээ нь шорлог ажилладаг хүн байж лаа гэж бодоход тэр шорлогны босс нь тэр шорлогын дээрээ өөрөө ингээд юмаа хийгээл шорлогоо шараад хүмүүстэй аварч игэл ингээд үржлэл байж идэг. Тийм болохоор хүмүүс нь бүх орнуудаас дандаа ингээл дарганаар бизнес хийж байгаа хүмүүс нь энд төвлөрж байгаа шүү дээ. Энэ чинээс одоо ихэнх худалдааны зүйлсээ авч явж байгаа юм чинь. Тэгэхээр хүн болгоныг ингээд даргаа босоо лобана гэж дууддаг. Тэгээ хэнийг ч ингээд ямар ч үед нь ялгалгүй харьцдаг. Тэр нь бүр үнэхээр гоё. Би ингээд жоохон юм ярихтаа нуршиж ярьж гэнэ манайхаа уучлаарай. Би аль болох ярьж сурах гад ингээд та нартай ойрхон гэж гоё ярьж байгаа бичлэг оруулд юм уу гэж бодоод байгаа юм. Хамгийн анх би Хөх хотод ирснийхаа дараа юу ярьжсэн байхгүй юу? Ив руу яваад Ивүүд битээр нэг хэсэг хугацаанд амьдарч үзчихсэн байхгүй юу? Тэгсэн Ивүүд оцсныхаа дараа нэг тийм алганы хийгээр ингээ үздэг хүмүүс айгүй хэд юм л штэ. Тэгээ тийм хүнд нэг орой явж байгаа тийм хүнтэй санамсргүй таарад тэг ингээ алганы хийгээ үзүүлжсэн байхгүй юу? Тийм надад нэг гоё сонирхолтой бичлэг байгаа. Тэрийгээ та нартай ингэж гоё үзүүлэнгээ одоо хамт тэрийг үзэнгээ ярьж одоо энд үед ингэж хэлжсэн энийхээ юм одоо би өөрөө мэдчихсэн гэх мэтийн тайлбар оруулдаг юм уу? Тэгвэл та нарт гоё сонирхолтой байх гэж бодож байна. Тэгээд яг тэр ивүү явах үеэр надад бас зөндөө гоё мэдрэмжүүд төрж исэн. Яг ивүүд очихын өмнөх хэдэн өдрүүдэд нь би бол Хөх хотод байсан байхгүй юу? Тэгээд яг ивүү явна гэд хайраа намайг би чамайг нэг газар ингээд заавал дагуулж очих хэрэгтэй юм шиг санагдаад энэ хоёлоо гоё тэнд очичоо тэгээ буцаад Монгол руу явъя. Би чинь Хөх хотод ирээд нэг хэд хоног амарчаа тэгээд буцаад бид хоёр ингээд Монгол руу явна гэж тохирсон байсан байхгүй юу. Тэгсэн явахыгаа өмнө би чамайг тийш авчи ивүү гэд нэг тийм худалдаа үйлчилгээний хот байдгийн ингээд намайг дагуулад явж исэн байхгүй юу. Тэр үед нь бид хоёр ханаас мөнгөтэй олцсон байла. Нэг их мөнгөгүй байсан юм аа. Тэгэл яаж хийгээл нэг мөнгөтэй олоод тэршээ явсан. За яг явахын өмнө ал нөх юм мэддэхгүй байсан надаа. Би ч өөрөө нэг айгуу зүнтэй. За тэгээ нөх юм мэддэхгүй байжгаад яг явдгийн өмнөх шөнө нь би зүүдэндээ харсан байхгүй юу. Нэг тийм айгуу нэг сонио өвөрмөс мод
модны дээдлийн хэсгийг харагдахгүй хэрнээ яг ингээд модны нөгөө ийм их бие байдаг штэ. Яг мөчрөөсөө доошоогоо одоо газар мөчр одоо юу хоёрынхаа хооронд ийм их бие байгаа штэ. За энэ их бие нэг тийм аюу онцгой миний ингээд амьдралдаа огт харж байгаагүй ийм маш том бүдүүн одоо тийм биенүүдтэй тийм моднуудтай газар исэн байхгүй юу? Тийм ингээд шал танихгүй газар би очичихсан. Өөрийгөө явж байгаагаа зүүдэлсэн ахгүй. Тэгээд тэр модонд ингээд бас нэг хэдэн юм зүүдлэгсэн ахгүй юм. Тэгээд би өглөө нь босчоод ямар сонин зүүдэлч вэ гэд. Юуроосо мартагдахааргүй тийм өвөрмөц зүүдэлсэн ахгүй. Тэгээд ямар сонин зүүдэлч вэ гэж бодчихоод орхисон байсан. За тэгээ маргааш нь болоод бит хоёр ив рүү явхаар болоод онгоцныхаа билетаа бичүүлээд энэчнээс Хүүх хотоос ив рүү нисэж байгаа ахгүй. Ивэд очоод яг онгоцны буудлын дээр буугаад ингээ хотын төв рүүгээ орчхоод нэг ойролцоо буудлынхаа ойролцоо очичхоод таксинаасаа яг буугаад ингээ харсан чинь миний хамгийн ихний харсан юм яг миний зүүдэндээ харсан тэр модны юм тийм том айгүй том юм их биетэй тийм моднууд байсан. Тэрийг хараад би яг тэр хотод айгүй удаан байх юм шиг, маш удаан байх юм шиг энэ хятад улсад би эндээс хоошоогоо ер нь дахиж явахгүй юм байна. Би ингээд их орн руугаа дахиж явахгүй юм байна. Энд ингээд маш удаан хугацаагаар үлдэх юм байна гэсэнд нэг тийм мэдрэмж төрж ирсэн. Тэгэл би тэрийг хараад би энэ модыг зүүдэндээ харсан. Тэгээ би энэ чинээс одоо явахгүй юм байна. Бид хоёр дахиж Монгол руу ингээд явахгүй юм байна гэж хараад хэлчихсэн байхгүй юу? За тэр үед бол би ерөөсөө тэгж одоо та нарт үзүүлэх байгаа энэ үзмжтэй уулзаагүй байсан. За тэгэж хэлээ тэрнээс хойш би нэг 4-5 хоногийн дараа энэ үзмэрчтэй таарж ирсэн. Тэгээд энэ үзмэрч юу гэж хэлснээ хэдүүлээ одоо харъя. 你能不能听得懂？我能听懂。Домтос чамд амар сайн. Домтос гадны юутэй гэж байгаа. Бичлэг хийж хахад дундад улсаал ингээд чамд маш сайн тохирноо гэдэгт нь би энийг аль хэзээ нөгөө мэддэг хүн шиг тийм ээ гэж тэгж байгааз би энийг бол өмнө нь хятад улс надад бол маш ээлтэй. Би ер нь бол ингээ хятад руу ямар нэг юм хятад руу явна гэдгээ бол мэддэг байсан зөнгөөрөө. Гэхдээ яг яаж юу хийх гэж явхаа бол ерөөсөө ингээ хизээ явхаа бол ерөөсөө мэддэг байсан. 运气很好，这 26 оноос 30 он хүртэл 4 жил бичээд амар мундаг байна. 3 жил сайн гिचээгээд болгоомжтой байх болохгүй. Оноос цаашаа чи чадхад 10 жилийн сайн явна гэж наарын жил. 互联网这些是好的，这些是对他合适的。 чамд хөрнө. За сая болохоор намайг лайв одоо ингээд онлайн ажил хийвэл чамд айгүй ээлтэй чи ингээд айгүй сайн байх болно чамд айгүй тохирно гэж хэлж байгаа байхгүй юу. Тэгээд энэ үедээ ингээд бичлэг хийж авсан шалтгаан нь болохоор би ингээд гоё влог хийж сурахынсан гэж боддог байсан байхгүй юу. YouTube дээр ингээд бичлэг хийж сурахынсан ингээд юу хийж байгаагаа хаана явж байгаа тэгээд өөрийнхөө гоё мэддэг зүйлүүдийг хүмүүст ингээд бичлэг болгож оруулахынсан тэгж сурахынсан ингээд боддог байсан. Тэгээ энэ үедээ бол ингээд богн бичлэг хийж аваад яваад идэгсэн. Тэрийг ерөөсөө тэгтээ оруулдаггүй байсан аахгүй юу. За яг л энэ бичлэг бол яг тийм зорилготой уул нь оруулна гэж бичсэн бичлэгийн маань нэг хэсэг би ингээд энэ хүнд үзүүлэхээсээ ч өмнө ингээд бас баг бичлэг одоо өөр Монголд байхдаа миний хамгийн анхны YouTube ганц 2 бичлэг бол бас Хөх хотод байхдаа бичсэн юм бичлэгнүүд байгаа штэ. За тэр үеэс эхлээл ингээд би жоохон бичлэг хийгээл бичлэгээ сурахынсан ингээд өөрийн мэдлэгөө ингээд цаанаасаа бичлэг хийгээд идэг байсан байхгүй юу. За тэгсэн чинь надад болохоор энэ дээр ингээд чи онлайнаар ажиллах нь чамд айгүй тохиромжтой гэд хэлсэн байгааз. 寿命很长的，寿命很长。 Амар урт наслна гэж байна. За энэ дээр болохоор намайг ингээд айгүй урт наслна гэж тэгж байгаас тэгэнгүүт тэрэн дээр болохоор би бас нэг тийм одоо цочирдохгүй байгаа зү яад гэвэл би өөрийгөө маш өндөр наслна гэдгээ мэддэг. За тэрийг яаж мэдсэн бэ гэхлээр би өөрөө ингээд цаанаа угаасаа ингээд та нар бичлэгэн дээрээ хэлж байгаа шүү дээ. Би ингээд харсан маасан тэнгэртэй хүнээ гэд тэд нар маань ингээд надад зөнгөөр болон зүүдээр надад зөндөө олон мэдээллүүдийг өгч өгдөг байнга. Миний ингээд амьдралыг би ингээд хаашаа явах ёстой, яах ёстой, юу хийх ёстой ингэж багаар хэлж өгч өгдөг байхгүй юу байнга. Тэгээд тэр урт наслна гэдгийг болохоор аль хэзээ би ингээд мэдсэн зүүдэндээ харчихсан намайг ингээд чи тэдэн наслнаа гэд хэлчихсэн байхгүй юу. Тийм болохоор би өөрийгөө би ийм өндөр наслах юм байна гэдгийг аль хэзээ ингээд өөрөө олоо мэдсэн гэсэн үг байхгүй юу. Тэгээ энэ дээр ингээд хэлэнгүүт
ерөөсөө чочирдахгүй байгаа юм. 聪明，脑袋花 지금 的 뭐 황은 지금 더늑들 내가 한때 괜찮네. 지암모. 有旺夫。 저도 야말 벌릭 때 먹때는 야말을 때도 저들 그때는 야말 세 먹네. 人的手因为福气，有福气， 야말 바이 때. 有福气，自己就命好了。 네, 제 제가 우겨서 들어왔고 좀 우겨서 저도 하면 좋고 그래서 Санитар болохоор ингээд тэр үед хэлжсэн байгаа. Энэ чинь болохоор энэний түрүү жил ахгүй юу? Түрүү жилийн 6-7 сарын үед л ах энэ бичлэг хийгдсэн нь. За тэгээд тэр үед болохоор би өөрийгөө уйл айгүй сайн ингээд хүнтэй ярилцаж чаддаг хүн гэж боддог байсан байхгүй юу? Тэгээд одоо яг ингээд пэйж дээр гарч ирээд би ингээд юм ярих гэхээр ерөөсөө тийм сайн ярьж чаддаг хүн биш юм байна гэдгийг бол одоо өөрийгөө айгүй сайн ойлгоод байгаа байхгүй юу? Тэгэхэд ингээд намайг чи ингээд аль хэзээ тийм сайн ярьж чаддаг хүн биш байна. Ингээд сайн ярьж сурах хэрэгтэй гэд намайг хэлжсэн байгаа байхгүй юу? 우겨서 저도 要会沟通，跟人家对也是跟人家沟通就对了。 就是그 줄칸이 산바도스로다 산님 그 젊을 때 저도 저스 좀 오래됐지. 파나세 등 등글진 정말 이거는 그네. 好好做。